За барилгын тухайланд захиалагчийн барилга угсралт буюу барилгын уламжийг захиалагч энэ чиг үүрэг нь болохоор барилгын тухай хуульд заасан баримт бичгийг бүрдүүлэхдээ газрын гэрчлэгээ буюу газрын гэрчлэгээнээс ахуулаад архитектур төлөлтийн даалгавар холбогдох байгууллагуудын захиргааны дулаан харилцаа холбоо усан хэмжээний техникийн нөхцөл болыг эрхүй байгууллагуудаас авна. Мөн эскиз зураг батлуулна. Тухайн газар дээр яг ямар барилга байгууламж барихын ямар төлөвлөлттэй хийгдэж байгаа юм. Тэр зургийг эрхүй байгууллагаар батлуулан мөн барилгын батлуулсны дараа үндсэн зураг буюу барилгын архитектурын зураг, барилгын бүтээцийн зургийг эрхүй байгууллагуудаар тооцоо судалгааны дагуу батлуулж барилгын ажлын зөвшөөрлийн гэрчлэгийг авсны дараа барилга угсралтын ажил буюу газар шорооны ажлаас ахуулаад угсралтын ажлыг эхлүүлэх шаардлагатай байдаг. Мөн барилгын тухай барилга угсралтыг гүйцэтгэж явж явах хугацаанд зэрэгэлдэх барилга буюу оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах буюу зэрэгэлдэх барилгын хийц бүтээц болон бусад явцад ямар нэгэн хүнд нөлөөлөхгүй байх шаардлагатай байдаг. За дээрх баримт бичгийг бүрдүүлээгүй нөхцөлд зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ тооцогддог байгаа. Зөрчлийн тухай хууль руу барилгын захиалагч маань эрхүй байгууллагын шаардсан хугацаанд ирээгүй болон баримт бичгийг гаргаж өгөхөөс татгалзсан зөрчлөө хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд зөрчлийн хэрэг нээгдэж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явагддаг байж байгаа. Зарим тохиолдолд захиалагч гүйцэтгэгч маань өөрсдөө зөрчлөө хүлээн зөвшөөрөн өөрсдийнхөө алдаа дутагдлыг хугацаатай үүрэг даалгавар авч юу яадаг байж байгаа. Зөрчлөө арилгуулдаг байж байгаа. Энэ нь болохоор зөрчлийн тухай хуульд хялбаршуулсан зурмаар зөрчлийн шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахгүйгээр шийдвэрлэх торгуулийн арга хэмжээг аваад эрхүй албан тушаалтнаас хугацаатай албан даалгавар авч зөрчлийг арилгуулдаг байж байгаа.